Сайн байна уу гэхдээ та бүхний өдрийн мэнд хүргье. За 9 сараас эхлэн хичээлийг цовруул хичээлийг багш нь оруулах болно. 9 сарын эхний 7 хоногт үтсэн хичээл фото биеийн даралт. Та бүхэн анхааралтай сайн хянуур хичээлийг дагаарай. За энд нэг хүний хоёр байрлалаа зогсоосон байна. За түрүүнд хүн хоёр хөлөө зогсоход энэ энгийн хүчээрээ хоёр хөлөө зогсоход энэ гадуур төр учруулж байгаа даралт яаж нөхөр нэг хөлөө зогсноос ямар нөхөр бага нөхөс. За тэгвэл эндээс нэг хөлөө зогсоход гадуур төр учруулж даралт их байгаа учраас энэ хотоор төссөн байна. За эндээс үсэх юм бол юу гэхээр талбай их байх тусам даралт бага байна. Талбай бага байх тусам даралт их байна гэсэн. За энэ болохоор хүний масс өөрчлөгдөв байгаа. Харин гадуур дээр гიშгэх талбай яхан өөрчлөгдсөн. Тэрнээс болж яхан даралт яхан өөрчлөгдөв байх нэ. За эндээс тэгвэл яхан дөрөв байрлалаа үзсэн маань. За хүн одоо хөл үтсэн нэг юм гიშгэх юм бол энэ хүнд өндөрч байгаа даралт бол яхан эпик бахан хүчийг бахан 3 дахин байх. За энийг нэг хүчээр 3 дахин. За тэгвэл 2 дахин нэмэхэд 6 дахин бага хүч үүсдэг гэсэн. А даралтны дахин баасан бэхэд 2 дахин буусан байна. За дахиад нэмэхэд 12 болоход хүч нь 12 дахин буусна. За тэгвэл яг үхээр талбай яхад 4 дахин бууж байна. За 24 барахад хүч нь 24 дахин буусна. А тэгвэл даралт яхад 8 дахин багасж байна гэсэн. А эндээс үүсэхэд юу гэсэн үг вэ? Тухайн гадуур дээр одоо жишээ нь бид нэг дан хатаасан гэх юм хүний арьсуу шок гэдээ очдог. Тэр бол юу гэхээр их хэмжээнд даралт очиж байна гэсэн. Тэгэхээр олон тооны хатаасан зэг зогссон бол даралтынхаа бага учраас зоогт хамгааллынхаа бага байна гэсэн. За жишээ Дож Бат 2 ижил хүн 37 граммастай. Гэвч Дож Батаас засанд илүү шигдсэн байна. Яагаад? Сайжруулъя. За Батод энд байна. Батын хөлний доотлохыг хараарай. Дожийг хар. Дож бол зүгээр гуталтаа гаргаж. За энд бол Батуудын ядарсан шинж алга. Дожуудын ядарсан хамаг хүчээ хатгацуулж. За энэ болохоор энэ хоёрын масс нь адилхан гадуур гэж байгаа талбай нь өөр. Гэдгийг сайн анхаарах шүү. За битүү өөрийн жингээ толгоороо дарж байдгийг бид мэднэ. За тэр дарж байгаа хүчийг бол F тэнцүү mg. За жишээ нь 10 кг масстай би тухайн гадуур дээр дарах юм бол 100 Н хүчээр дарна. 100 Н хүч. За G гэдэг маань хүндийн хүчний хурдтай дэлхий дээр 9.8 Н1 бахан килограмм байдаг. Бид нэр томилж авах юм бол 10 Н1 бахан килограмм гэж авч болно. За энийг бол бид нэр гадуур дарж байгаа биеийн жин гэж ярьж байгаа. За биеийн хичнээн хүнд болох тутам толгууртаа дарах хүч төдий чиний их байна. Дож Бат 2-ын хувьд над цасыг дарж байгаа хүч нь адилхан. Харин цасыг дарах талбай хэмжээнд харилцан адилгүй байна гэсэн. За буцаад оръё. За тэгвэл юу гэхээр за Бат бол яг үгүй гадуур дарж байгаа талбай нь том учраас тухайн засан дээр даралт очуулж байгаа даралт нь бага гэсэн. Дож болохоор гадуур дээр маш бага талбайгаар дарж байгаа учраас тухайн гадуур дээр дарж очиж даралт нь их байна гэж үзсэн. За энэ төгсгөө бид нэр хотгоыг 2 талаар нь дарахсыг эргүүл талаар нь үсгэхэд бол дарахаар яг маш хүчээр засуулж дарна үсгэтэн. Харин эрдээ талаар нь үсгэх юм бол маш бага хүч засуулж төсдөг. Энэ бол яг Дож Бат 2-ын засан дээр гисэж байгаа ч төстэй байх нэ. За тодорхойлт. Тулах даралт нь биеийн 1 м квадрат талбайд перпендикуляраар ямар хүч үзүүлэхийг илэрхийлнэ. За мөн хүч талбайд перпендикуляраар үүсэх нөхцөл даралтыг дараах төслийн тусламжтайгаар бодно. За даралтын томьёо үүчлэг хүч. За үүчлэг хүч гэдэг маань энэ газрын гадарх бай гэж үзье. Энэ хөл маань энэ гадуур дээр доош хүчээр дарна гэсэн.
За тэгээд хүчийг доолж сумтай гिचмэн дуудаг. Яг тэнцүү эм жишээ нь энэ хүн 60 кг масстай бол доош дарах хүч нь 60-ыг 10 үзэхээр 600 ньютон хүчээр дарна гэсэн үг. За нэг 2 тонн гүйцэх юм бол 2 тонн 2 кг 2000 кг 2000 кг-ыг 10 үзэхээр 20,000 ньютон хүчээр дарж байна гэсэн үг. Энэ бол үүсдэх хүч гэсэн үг. За хүч үүсдэх талбай гэх юм энэ хүн маань ийм талбайтай гэсэн байна. За маань нэг том талбайтай гэсэн. За эндээс далтыг авч үзэх юм бол баг талбайтай бишгэхэд яг хөр доошоо өсгөдөг болж шигддэг. Энэ шигдэж байгаа нэг зүйл тухайн газруудаар даралт их учирч байна гэсэн. Харин зааных шигдэлт нь бага байна. Энд бол тухайн газруудад учирч даралт яг бага байна гэж үзэж байна. За тэгвэл даралт талбай 2 ямар гэхээр уруу амралт. Талбай их байх тусам даралт их бага гэсэн. За талбай бага байх тусам даралт их байна. Тийм учраас бид нэр гутгын үзүүрийг маш бага талбайтай болгох эргэлдэг гэсэн. Тэгвэл аливаа юм хэрэгжил амархан болно гэсэн. За хадаасны үзүүрийг маш бага талбайтай болгох нь үл яг ханыг цоорхдоо хурдан байна. Мод цоорхдоо хурдан гэсэн. За бидний тул ийм юм хийхдээ тухайн дартыг тооцож явах юм гэдэг байна. За тэгвэл энэ 15-ыг үсгээд томьёо бол пик думан даралт. За F гэдэг нь бензин буюу хүч баг. А гэдэг нь талбай. Бид нар бас S гэж тэмдэглэж болно юм их. S. За А бас тэмдэглэж болно. За нэг жишээ авах үү? Аль нь тухайн гадаргууд дээр их даралт учруулах вэ гэсэн бодлого. За нэг аягыг энэ талаар хүмүүрээд тавьсан байна. За хүмүүрээд тавихад цул бий гэсэн. Цул цилиндр конус хаталтай бий байна. За тэгвэл энийг доош нь их талбайгаар нь тавихад яах вэ? Бага талбайгаар нь тавихад ямар хэмжээнд даралт учруулах вэ гэсэн асуултыг тавья. За тэгвэл энэ А гэдэг нь талбай. Их талбайны талбай нь 100 см квадрат байна. За бага талбай нь болохоор 1 см квадрат. Масс нь өсөлтөөгүй. За 10 ньютон гэдэг нь ойролцоогоор 1 кг масстай бий байсан. За яагаад гэвэл масс тэнцүү хүчийг хуваах нь G гэж байна. За хүч нь болохоор 10 ньютон, G-г яах вэ гэхээр 10 ньютон кг үүсэх юм бол 10-ыг 10 дугаар 1 кг нэ гэсэн. За бодлтыг хамтдаа сонирхъя. За далтыг бодох томьёо болохоор тухайн гадрууд ямар хүч үйлдэж байгаа хүчийг нь тухайн гадрууд дээр хүрэх талбайд нь ажилладаг. За түүнээс тоолуулъя. Эхний юм дээр бодож байна. Эхний юм дээр. За 10 ньютоныг бах 0.1 м². За яагаад гэвэл энэ 100 см² гэдгийг метр квадрат заавалж байна. За тэгвэл 1 метр 100 см байдаг. Тэгвэл сантиметр² гэдэг маань 100-г 100 гэж үзэх гэсэн. Тэгэхээр 100000 см² гэсэн. За тэгвэл 100 см²-ыг 100000 хуваахаар 0.1 м² гарна гэсэн. За энийг хуваахаар эхний энд учруулж байгаа тухайн талбайгаар дарж байгаа даралт маань 1000 ньютоныг хуваах нь метр квадрат байна. За ньютоныг хуваах нь метр квадрат гэдэг маань паскаль гэсэн нэгжээр хэмжигдэж болно. Даралтын нэгж бол паскаль гэсэн нэгжтэй байдаг. Ньютоныг хуваах нь метр квадрат бол паскаль гэсэн нэгжээр хэвлэгдэх болдог гэсэн. За хоёрдугаар талбайгаар нь бодъё. За мөн адил томьёо бичээд. За олуулъя. 0. За 10 ньютон хэвээр энэ биеийн талбайг үүсдэг масс нь үүсдэг учраас зарим талбай 1 см², 1 см²-ыг 100000 хуваахаар 100000-ны 1 м² байна. Эндээс даралтыг тооцоолох юм бол 100,000 ньютоныг хуваах нь метр квадрат гэсэн. За энэ физикээр унших юм бол 1 м²-д 100,000 ньютон хүчээр дарна гэсэн. За энэ болохоор юу гэхээр 1 м² 1000 ньютон хүчээр дарна гэсэн. За эндээс үзэхэд талбай бага байх тусам даралт их байна. Талбай их байх тусам даралт бага байна гэсэн. Байх нэ. За та бүхэн гэрээний толгуурт эдгээр дөрвөн бодлогыг бодноо. За би 1 м², 4 м² талбайд
150 паскал даралт учруулаа гэж. Би ард нь бие тулгуурлалтаа үүсдэг хүчийг олоо. За хүчийг олно. Түүний маск. За маск олоход яаж болох вэ? F тэнцүү mg гэдэг томьёогоор бодно. За F нь болохоор хүч. M нь масс, G нь хүндүүсний утгаар тогтмол 10 ньютоныг хуваах нь килограмм байдаг. Тэгвэл массыг олвол m тэнцүү F-ийг хуваах нь G байна. За хүчийг нь хуваах нь хүндүүсний утгаар байх нэ. За та бүхэн энэ бодлогуудыг бодоод багшийнхаа чат руу явуулаарай. Анхаарал тавьсанд баярлалаа.